За сайн байцгаана уу? Өнөөдөр төгөлдөр хуурын анхан шатны 2 дугаар хичээлээ үздэгэ. За өнөөдрийн сэдвээр бүгдээрээ гарын байрлал болон 5 шугам мөн түлхүүрийн тухай үзэх нэ. За анх дурдсанчлан мэдээж хөгжмийг сурч байгаа хүн гарын тавилаа маш сайн сурах ёстой, зөв сурах ёстой гэж хэлсэн байгаа. За тэгэхээр хэрвээ буруу сурвал дахиад давтаад хэлэхэд буруу сурах юм бол гарны бэртэл гарч гар өвддөг аюултай байгаа шүү. За зөв суулт болон гарын байрлалын тухай үзэх нэ. За зөв сууна гэдэг байгаа маань яг яаж суухыг хэлээд байгаа вэ гэхээр суухдаа төгөлдөр хуурийнхаа голд нь харалдаа голд сууна. За тэгээ суухдаа сандлаа зүгээр энгийн ширээний ард суудаг шиг хід сандлаа тулгаж суухгүй. Зайтай сандлаа тавиад суухад таны өвдөг яг төгөлдөр хуурын даралтны харалдаа байхаар сандлаа тааруулж суух нэ. За мөн суухдаа сандалныхаа хагас дээр нь сууна. Сандал дээрээ хизээж бүтэн суудаггүй байгаа. Сандалныхаа тал дээр суух нь. За мөн нуруугаа бөгтөөлөхгүй суух нь байна. За хөлөө ийш нь тийш нь болгож суухгүйгээр хөлөө тэгшгэн. За тэгээд хэрвээ бага насны хүүхэд байх юм бол хөлдөөрөө өндөрлөгч мод юм уу хөлөө өндөрлөх ямар нэгэн зүйл хөлдөөрөө тавьж суух хэрэгтэй байх нь байна. За харин гарын зөв байрлал гэдэг байгаа маань одоо бидний үзэх хамгийн чухал зүйл байна. За энэ нь яах вэ гэхээр төгөлдөр хуур тоглож байхдаа гарын алгандаа яг бөмбөг атгсан юм шиг тийм бөөрөнхийн мэдрэмжийг өөрсдөө төрөөлөх ёстой. За гарын алга хизээж хавтгай байж болохгүй. Яг гарын алгандаа бөмбөг атгсан юм шиг тухайн бөмбөгөө хид чанга атгахгүй, мөн хид сул атгахгүй. Яг бөмбөгөө барайл яг тийм хэмжээтэй одоо гарын алга бөөрөнхий байх ёстой гэж ойлгох нь байна. За хоёрдугаар бугууга дээш нь болгох юм уу эсвэл хід доош нь болгож болохгүй. За бугуу болон гарн дээр чинь шугам тавихад яг л тэгшгэн тогтож явах ёстой. Хэрвээ бугууга дээш нь юм уу доош нь олох тохиолдолд зохиол тоглож болохгүй. Мэдээж энэ бол маш том алдаа гэдгийг анхаарах ёстой шүү. За 3-дугаар хуруунуудаа хооронд нь хід нийлүүлэхгүй байх нь. За хід нийлүүлэхгүйгээд бүгдийг салгахч болохгүй. За гараа ингээд суллаад тэгээд өргөө төгөлдөр хуур дээрээ тавихад гар ер нь яг зөв хэмжээндээ зөв хэлбэртэй ордог. Тэгэхээр энийг өдөр болгон байнга давтах ёстой шүү. Тэгжиж гарын байрлал өөрт зөвөр мөн чанартайгаар хэвшдэг гэдгийг анхаарах ёстой. За энэ зурагт харуулсан байгаачлан гарын алга бөмбөг атгсан юм шиг ийм хэлбэртэй бөөрөнхий хэлбэртэй ах нэ. За зохиолоо дууга тоглож явах үед энэ гарын хэлбэр алдагдахгүй байх ёстой. Тэгтээ гараа ерөөсөө чангалж болохгүй. За гарын бугууг мөн энэ зурагт харуулсанчлан дээш нь болон доош нь буулгаж болохгүй тэгшгэн байна гэж харуулсан байна. За мөн анхаарах ёстой бас нэг зүйл юу вэ гэхээр төгөлдөр хуур тоглож байгаа хүн өөрийнхөө тохойг хитрхи гадна тийш юм уу хитрхи өөртөө нааж болохгүй. Ер нь гарын байрлалыг яаж зөв хэвшүүлэх вэ гэвэл гараа суллаад тэгээд сулсан чигээрээ төгөлдөр хууран дээрээ тавих. Энэ бол хамгийн зөв арга шүү. За одоо харин гараа тоглож явах үедээ хэрхэн зөв авч тавих вэ гэдэг хөдөлгөөний тухай үзэх нь байна. За төгөлдөр хуур тоглоод мэдээж зохиол тоглож явах дунд гараа авах тавих хөдөлгөөн байдаг. За ингэж авахдаа юуг анхаарах вэ гэхээр таны бугуунаасаа эхэлж гараа өргөнө. Бугуунаас чинь дээш нь ямар нэг юм татж байгаа юм шиг эсвэл доороос нь хүчтэй түлхэж байгаа юм шиг мэдрэмжээр гараа авна. Тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд бугуугаа дээш нь өргөөд дараа нь гараа доош нь буулгах нь. Ингэж гараа өргөхдөө гарынхаа хуруунуудыг ерөөсөө дээш нь хоош нь савх хөдөлгөөн хийж болохгүй. Ямар нэгэн зүйл бугуунаас чинь татаад буцаага буулгаж байгаа юм шиг мэдрэмжтэй ингэж гараа авах нэ. За хэрвээ зохиолын дунд гараа авах шаардлага гарах юм бол гараа хитрхи өндөр өргөөд хэрэггүй байдаг. Хөнгөн гараа аваад буцаагаад буулгана. Харин зохиол дуусаад гараа авч байгаа бол гараа дээш нь өргөөд
Тэгээд доош нь өвдгөн дээрээ шууд буулгах нэ. За энэ нь мэдээж нэг ясны үзэгчтэй хүндэлж байгаа бас нэг хүндэтгэлийн хэлбэр юм байна гэж ойлгох хэрэгтэй. За одоо харин 5 шугам болон түлхүүрнийхэн тухай үздэцгээе. За 5 шугам гэж юу хэлээд байна гэхээр нот бичгэд дэвсгэр 5 шугам зайлшгүй заавал хэрэгтэй байдаг. За энэ шугамнуудаа мэдээж нэрлэнэ. Тэгтээ хамгийн доотлын шугамнаас эхлээд 1-р шугам гэж тоолдог. За мөн зурагт харуулсанчлан доотлосоо 1-р шугам, 2-р шугам, 3-р шугам, 4-р шугам, 5-р шугам гэж нэрлэх нэ. Энэ шугамыг одооноос эхлээд маш сайн цээжлэх хэрэгтэй. Энэ бол байнга хэрэглэгдэх бас нэгэн зүйл шүү. За харин нот тоглоод нотоо зөв уншихын тулд ямар түлхүүр дээр бичсэн байгааг заавал харах хэрэгтэй байдаг. Төгөлдөр хуур тоглож сурч байгаа хүн бол 2 түлхүүр дээр тоглодог. Өнөөдөр хэдүүлээ тэр 2 түлхүүрний нэг түлхүүрийг үзнэ. За тэр түлхүүр маань соёл түлхүүр ах нэ. За зурагт харуулсанчлан соёл түлхүүрийг ингэж бичдэг, ингэж харагддаг ах нь. За тэгээ соёл түлхүүр дээр бичигдсэн нотнууд маань ихэвчлэн 1-р октаваас дээшээ ихэвчлэн 1-р октаваас дээш байдаг учраас баруун гараараа тоглодог байна. Тэгэхээр соёл түлхүүр хэрвээ байх юм бол та баруун гараараа тоглох нь байна гэж бодох нь. Тэгэхдээ энэ бүгдийг соёл түлхүүр дээр зөвхөн 1-р октаваас дээшээ нот бичдэг гэсэн үг биш, мөн 1-р октаваас доошоо нэмэлт зураас ашиглаад бас нот бичдэг тохиолдол байдаг шүү. За тэгээд энэ түлхүүрнүүд маань тухайн нотыг ямар октавд яаж тоглох уу гэдгийг зааж өгдөг маш чухал зүйл учраас энэ түлхүүрнүүдийг 5 шугамны эхлэл бүр дээр бичдэг. За эхний мөрөн дээр соёл түлхүүрээ бичлээ. Мөр солигдоод дараагийн 2-р мөрлөг зохиол орсон тохиолдолд мөн л эхний 5 шугамны эхэндээ түлхүүрээ заавал бичиж өгсөн байдаг байна. Зарим тохиолдолд зохиолын дунд түлхүүр солигддог. Бас энийг анхаарах хэрэгтэй. Тэгтээ одоохондоо бидний анхан шатны хичээл дээр бол тийм тохиолдол гарахгүй. За соёл түлхүүрийг 2-р шугамнаас эхлээд бөөрийнхөөлөд зурагт харуулсанчлан ингэж зурдаг байна. За та нар ч гэсэн гэртээ соёл түлхүүр зурах дадлага маш сайн хийх хэрэгтэй шүү. За тэгээд өнөөдрийн гэрийн даалгавар бол гарын байрлалаа маш сайн давтаад эзэмшүүлэх, хэвшүүлэх, за мөн октавнуудаа цээжлэх, за тэгээд соёл түлхүүрээ дэвтэр дээр бичиж даатгах. За ийм гэрийн даалгавар байгаа юм байна. За ингээд өнөөдрийн хичээлээ дуусгацгаая. Үдсэн хичээлээ сайн давтацгаагаарай.